За юу гэх өнөөдрийн дугаар бол өмнө нь хийгдэж байгаагүй л тийм дугаар болох гээд байна. Өөрийнхөө үзэж байгаа киног санал болгох, товч танилцуулах дугаар. Яг дугаар гэж хэлэх үү бас мэдэхгүй байна. За тэгээ энэ кино нь болохоор Legion гэдэг ийм Америкийн Marvel болоод FX Production гэдэг хоёрын хамтын бүтээл. Тэгээд яг ижил нэрт буюу Legion нэртэй комикос сэтгүүлсэн ийм олон ангид сериал байгаа. Одоо энэ дэр бичснээр бол 17-аас 19 оны 3 сизон гарсан юм байт юм байна. Тэгээд яг харьцангуй үзэлт багтай юм болов гэж би ойлголоо. Яагаад тэгэхээр энэ нь болохоор жоохон ойлгоход хэцүү, ойлгоход тийм жоохон төвөгтэй, өөрийн гэсэн ийм онцгой чадвартай буюу зүн бэлгтэй төрсөн. За энэ залуугийн тухай киногаа. Тэгэхээр бидний ярьж жаншсан те зүн бэлгтэй гэж байгаа одоо улаач бөө тэгээд одоо шид шулам гэдэг янз янзын хүмүүс байдаг да ингээд. За эдгээр хүмүүсийн амьдрал жирийн хүмүүсээс ямар өөр байж болох талаар энэ кинон дээр бол маш нарийн дүрсэлсэн гэж надад бол санагдсан. Тэгээд энэ киног байнгын сонсогчдод санал болгож байгаа шүү. Сүүлийн 2-3 дугаар дээр бол нэлээд их шин сонсогчдод бол орж ирсэн байгаа. Тэгэхээр байнгын сонсогчдод маань одоогийн жил гарангийн баг 2 жил болох байгаа энэ 100 орчим дугаар дээр гарсан, яригдсан энэ зүйлсүүд буюу монголчуудын далд ертөнцтэй холбоотой гаргасан номнууд дээрээс хүргэдэг мэдээлэлтэй маш сайн уялдж байгаа. Зүгээр тэр мэдээллийг яг уран сайхны арга гэхээр арай хэтрүүлэг оржил байгаа боловч цаад агуулга хэлэх гэж байгаа мессеж үзэл санаа нь бол яг л тэр номнууд дээр байсан зүйлийг л энд гаргасан байлээ. Тэгэд өнөөдөр болохоор энэ цувралын 2 дугаар сизны 7 дугаар ангийг би товч ярих гэж бодож байна. Яагаад энэ ангийг сонгож авсан бэ гэхээр сүүлд ярилцлаганд орсон зүүн бэлгтэй залуу байгаа. Мөн миний бас талиш найзынхаа тухай ярьсан юм дугаарууд байгаа. Энэ дугаар нь хүн сонсоход бас итгэмээргүй юм зүйлсүүдийг ярьсан. Тэгэхээр гол дүрийн залуу маань Дэвид гэж залуу тэгээд эгчтэйгээ хамт байдаг юм зүүн бэлгтэй чадвартай байснараа өнөөгийн нийгэмд амьдралын ямар хувилбаруудаар амьдарч болох вэ гэсэн. Зөвхөн одоо Монголд ийм зүүн бэлгтэй хүн байгаад байгаа юм биш. Дэлхийн өнцөг болонд ийм зүүн бэлгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн хувь тавилан яаж эргэж болох вэ гэсэн тийм өнцгөөс хийсэн анги байгаа. Тэгэхээр бараг 10-аад өөр төрлийн амьдралын үйл явдлууд гарна. Гэхдээ би энэ дундаас бол онцлоод 6-ыг нь та бүхэнд бол ярих гэж бодож байна. За эхлээд юу ч гэсэн энэ цувралынхаа албан ёсны трейлерыг нь хэдүүлээ үзээтгэе. David, your whole life people have told you were sick. David! I'll show you that it was really just a lie. The human race Amy? Beginning to evolve. Amy! The divisions were created by our government to track and study people like you. And the ones they can't control, they kill. They're looking for us. I could help you rewrite the story of your life. Shall we begin? No, I can't. You're the key. The key to what? Winning the war? Is this real? All good in the head now? You have an extremely large amygdala. Thank you. За тэгэхээр миний сонгосон анги нь 2 дугаар сизны 7 дугаар анги гэж байгаа. Залгиж. Өнөөдөр юу болсон бол богийн өмд эсвэл улаан татаж байх. Би тэрнийг зүгээр л. Энэ дээр болохоор хүний бодол хүссэн хүсээгүй ингээд уншигтаад байдаг скил чадвар нь бол энэ дээр гарч байгаа юм. Компани энгийн кофе ингээд зөөдөг юм ажилтай залуу захирлынхаа өөр одоо компанитай гэрээ хийгч байгаа үед нь ороод гэрээ хийгч нөгөө тал нь болохоор нэлээд юм асуудалтай бодол нь уншигдаад байгаа учраас ингээд захиралдаа сануулж хэлдэг байгаа. Захирлынхаа бодож байгаа бодлыг хэлэхээр хүн яалтчгүй нэрээ юу илээ гэж бодсноор эргээд энэ гэрээг зогсоож чаддаг юм хэсэг гарч байгаа. За тэгэхээр энэ залуугийн амьдрал
цаашаа яаж нийгэмдэр өрнөж болох вэ? За нэгдүгээр хувилбар нь болохоор Энд хятадын эзэмшил багтсан уу? Тийм эрхмээ. Та гар хэсэг зурангуйтай л болно. Дэлхийн хамгийн баян хүн болно. Баян хүн болсон байгаа бүр үндэстэн дамнсан корпорацийн захирал юм шиг байна тийм үү? Энэ өөрийн гэсэн хүний бодлыг уншиж мэдж байгаа чадвараа ашиглаад за ингэж амьдарч бас болох юм аа. Хувилбар гарч ийн те. За хоёрдугаар нь болохоор Хүчиснүүд миний хэлэх гэсэн юм яг л квант механикийн олон ертөнцийн онол шиг тийм бай. одоо хинж тэр хүний үгэнд итгэх хэрэггүй одоо тэгээ галзуу солиотой нь мэддэхгүй ийм гудамжны хүний байдлаар бол энд төрслөгдөж байна. Гуравдугаарт нь одоо энэ хүмүүсийн бодол уншигддаг те өдөг нүдэнд нь ингээд юм харагддаг ийм амьдралаасаа залхаад амиа хорлж буй байдлаар энд бол гарч байна. За дөрөвдүгээрс нь болохоор Тийм байхгүй. Би одоо илүү дээр бас дахиад юм уумааргүй. гэр бүлийнх нь энэ хүнийг те энэ бол өвчөөн гэж итгүүлсэн те байнга эм уулгадаг. Тэгээд ингэж өвчтөй юм болохоор би хүнтэй сууж болохгүй юм байна. Өвчтөй юм болохоор би бусдыг зовоочих уу те өвчтөй юм болохоор би бусдаас тусгаарлагдах хэрэгтэй юм байна гэд ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байгаа, хэвтүүлж байгаа. За өөрт гарч байна. За тавдугаарт нь болохоор ихэнх хүмүүсээс өөр байгаа байдлаараа өөр гэдгээрээ амиа алдж байгаагаар төрслөгдөж байна. Зурдугаарт нь бол миний хамгийн одоо дуртай хамгийн ийм байгаасаа л гэсэн хувилбарын амьдрал энгийн л хоёр хүүхэдтэй ад жаргалтай амьдарч байгаа энгийн нэгэн гэр бүл. Тэгэхээр сүүлийн ярилцлаганд орсон Батман энэ заллуутай маш төстэй байгааг харж байгаа. Багасаа ийм зүйлийг харсан, сонсож, ингэж мэдэрч ирсэн хүн байгаа. Энэ талаараа бол тоотой хэдэн хүнд хэлсэн. Тэгээд би бүр нэлээд юм гуйж ээж ингэж ярилцлага авсан байгаа. Тэгэхээр энэ хүн маань ярих дургүй ярилцлага өгөх бол дургүй байсан гэдгийг гэхдээ та бүхэнд нэг тэр ярилцлагын бүтэн ингээ бичлэгийг яг их хуваар нь тавиулбал ойлгогдно. Тэгээ тэр ярилцлагын дугаараа маань хүмүүс сонсоод хүнээ яриулаач ямар хурдан хүнийг тайван бос яриулдаг юм бэ гэж нэлээд их комент ирсэн байлээ. Тэгээ яг ярьсан битүүрийн хугацаа бол цаг гарны хугацаа байгаа. Тэр дунд бол тэр хүнийг яриулах гэж нэлээд юм болсон гэсэн үг. Тэгэхээр би урт сунжирсан те дундуурх энэ секундыг нь хасаад маш богинохон товч тодорхой юмд би өөрөө дуртай учраас тэгээ дээрэс нь зарим ингээ үгээ тэр хүмүүс одоо энэ ярилцлаганд орж байгаа хүмүүс чи өмнө нь ярилцлаганд орж байгаагүй сэтгүүлч биш тийм үү? Ярианы ямар нэгэн лектор илтгэгч биш учраас ярихтаа эн чинь үгээ олж хэлэх тийм үү? Бусдад ингэж ойлгуулахын тулд нэг өгүүлбэрээ ингэж олон дахин давтах эсвэл нэлээд тойроогаар ярих ч юм уу ийм зүйлсүүд байдаг учраас тэрийг одоо сонсогчдоо би залхахгүй тулд хамгийн оновчтой хэлсэн хэсгийг аваад дээрэс нь үгийн сонголтынд нь би бас туслаад ингээд яриад ингээд явсан дугаарыг дундлын тэр зайнуудыг нь хасаад 50-60% энэ чинь хасагдчихийж ингэж 20 хэдэн минут болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүн ингээд тэрийг яаж мэдхүү ингээд сонсонгууд шууд би яриагийн таслаад байгаа юм шиг сонсогддtiin байна. Тэгэхдээ одоо хинд яаж сонсогдох нь одоо хүн болгон тохируулна гэж хэцүү. Хэрвээ хүнийг яаруулаад байгаа юм шиг санагдах юм бол та нар 0908 дээр ингэж удаашруулад сонсоосоо гэж хүсэж байна. Хитрхи удаан ярих юм бол арай хурдан дээр те нэг ч юм уу 1.25 1.2 мороор ч юм уу эсвэл бүр 2 дээр тавиад өөртөө эвтэйхэн байхаар тэр хурдаа тохируулаад ингээд сонсчдаг. Тэгэхээр яг хөө сүүлийн үед нөгөө дөнгөж сонсож байгаа хүмүүс маань хүлээж авахгүй байх шиг байна. Би бол ярилцлагын дугааруудаа хүртэл засдаг байгаа. 20-30% хасагдчихж ордог. Ярилцлага өгж байгаагүй тийм хүмүүстэй ярихаар эн чинь бүр 50-60-70% нь хасагддаг. Ярилцлага 4 дээр жишээ нь 2 цаг гарны яриаг 45 минут болгож ингэж зассан байдаг. Яг тэр 2 цаг гарнаар нь яхан бол нэрээ хийнж сонсохгүй маш их санал шүүмж хэлхийг би бол мэдээд байна. Манайхан хэрвээ би засаагүй тавьсан бол өдөөд бол маш олон комент юу хэлэх байсан. Харин засснараа оролцогчоо яриулаагүй гэсэн нэг ганц комент хэлж байна. Яг үнэхээр таалагдахгүй байгаа бол цаанаасаа
ямар нэгэн игдүүчин тэ дотроос ч хүрээл бүр ямар нэгэн юм бүр нэг ингээд төвчгүй байгаад байгаа бол сонсоод хэрэггүй шүү манайхаа. Би бол тэр Бат гэдэг залуутай ирэх нэгтгэд подкаст хийгээд байршуулах бодолтой байна. Тэгтээ одоо засахгүй бай гэж бодсон ч миний нөгөө цаанаасаа юмыг юм товч тодорхой байлгах гэсэн сэтгэл маань засчил таарах баг. Тэгэхээр бас л ингээд тэгээд тэр хүний одоо яриг нь таслаад байгаа юм шиг сонсогдох байх шүү. Тэгээд хүн болгон тааруулна гэж бол миний чадвар бол хүрхгүй мэлээ. За тэгээд энэ тайлбарыг бас хэлэхгүй бол болохгүй байгаа санагдсан. Байнгын сонсогчдоос бол нэг тийм нэг хайхтар тийм комент байгаагүй. Дандаа шинэ сонсогчдод маань тэгсэн учраас за ийм байгаа шүү. Ингэж би засварладаг учраас яг бусад сувгууд болохоор бичсэн тексттэй бол уншдаг. Ярилцсан дугаар бол шууд засахгүйгээр ордог байх. Яран тий. Тэгэхээр би ярилцсан дугаараа хүртэл ингээд засаад оруулдаг байгаа шүү. Одоо миний арга барил гэх юм уу? За тэгээд энэ Legend гэдэг кино та бүхэн Univision-ы Hollywood гэсэн багцаас нь үзээ. Тэгээд эргээд гоё сэтгэлдээ ярилцъя. Манай Facebook-ийн хаалттай групп болоод Facebook-ын бас нээлттэй группч байгаа. Одоо дээр бол линк нь байгаа. Тийшээ ороод энэ олон ангиттай сериалын тухай юу гэж бодогдсон тэр талаараа хоорондоо ярилцах бүрэн боломжтой байгаа шүү. За тэгээд ирэх ярилцлагын дугаар хүртэл түр баяртай.